сайн байцгаана уу монголчууд аа. Би YouTube дээр ирлээ. Нэцтаа. Тэгээ би яага YouTube-ыг хийхгүй байсан шалтгаанаа энэ удаагийнхаа бичлэгээр та нарт харуулъя заяа. Тэгээд нэг хүргэлт хүлээгээд л ер нь YouTube-ыг хийхгүй байсан юм баггүй юу? Энэ олон сар жил. Тэгээ бараг жилийн өмнө YouTube-ыг эхлүүлсэн байна. Тэгээд дундаас нь хайцсан тэгсэн чи одоо бараг 1000 subscribe залгаж байгаа. Бүр ямар хөөрх юм бэ ингээд хайцсан ч гэсэн YouTube-ыг ерөөсөө хийхгүй байгаа ч гэсэн ингээд мөрөөрөө мөлгсөөр байгаад одоо ингээд 1000 subscribe болсон байна. Та 1000 хүмүүстэй ягаад ямар илгээмж хүлээсэн болохоор би YouTube-ыг хийхгүй байсан бэ гэдэг талаар харуулъя. Юу вэ? Сахлагдаад. Яа, би гордчихлаа хайраа. Хайраад идөө. Гордоогүй ингээд гордоод хайрлаа. Юу эра? Авгүй. Ядгаар горч. Энд ямар гоё баглаад юм бэ? Чи хөхөд байгаа мó? Код нь юу? Яа миний хахыг хөрөлтөрсөн. Энэ тэрэ том байна. Авамэ. Эжийн камер биш байна. Таны гутал байна гэдэг. Авамэ. Йоо. Тэрэ. Яа. Вау. За ихлээр accessory задлаа заяа. Яа. Oh my god. Oh my god. Энэ бас нэг юм байна. Самтын тогтоогч. Энэ юу юм бол? Oh my god. Нөгөө юу юм шүү, шинэ юм шүү. Энэ юу юм бэ? Үгүй батарейнууд шүү дээ. Oh my god. Ийм 3 батарей тавьдаг юм бэ. За энэ бол зүгээр стикернүүд. Энэ юу вэ? Энэ юу вэ? Return case юм шиг. Асма. Ахын гарна үстэй. Хойлгүй дээ. Яа, ваа юм чанартай би. Тоочтой мах та. Тийм байна. Тийм байна. Тоочтой байна. Одоо атаалах юм байна. Яшин. Билогны батмаа яаж ин? Тоочтой байна. Гин ингэж. Стандарт нь ингэж болгосноо, wide нь ингэж болгосноо, ultra wide нь. Оо. Шилэн гоох гэж. Эго урамтай юм аа. Юу чийсэн гэсэн. Шинэ удаа хэлсэн бичлэгээ тэгж явж байхад барьж яваад хийчих юм. Хацаа тараад ирчих. Тэр энэ жоохон бичлэг хийдэг гарууч угаасаа цэвэрхэн харьцаа харагдаад эн чинь угаасаа нуучдаг юм байна шүү дээ. Хамаагүй. Дээрээс нь эффект л юм. Энэ мэн дээр би ч аим тун батгаматтай. Энэ мэн дээр аим сэрвтэй байхгүй болчихсон. Цэмбийсэл юм болчихсон. Тэгээд хүмүүс тэгж харагдсан юм байна л да. За Монгол захиллээ. Өө энэ чинь ингэж авсан чинь зүгээр манай гэр бүл таарч. За. Монгол захиллээ шүү. За боли энийг би яаж зогсоох. Хайр өөрсдөө чи хинхийнийх нь нөгөө. Би өвдөд энэ хохирож байгаа зү. Тэгэхээр миний буруу биш ээ. Яаж бүрээрээ. Ой. Ну балай.
Одоо 8 болж байна. Тэгээд 10-аас би ажилтай. Өнөөдөр нэг үйлчлүүлэгчтэй. Тэгээд араас нь бичлэг хийх юм. Гэрэл үсрээдээ авсан чи амар шонтоор харагдав. Би та нарт миний хөмсөг зурсан зураагүй ямар ялгаатай байдгийг харуулъя заяа. Өмнө нь бол Nature Republic-ийн нэг хэрэглээд надад амар таалагдаад байсан байхгүй юу? Энийг би болохоор нэг газраас зүгээр 5,000-аар авсан юм. Тэгтэл болохоо би ер нь хөмсгөөл зурчвал миний царай шал өөр болчдөг байхгүй. Тэгээ хүмүүс бараг танихгүй байх хэмжээний өөр болчдөг байхгүй миний царай. Би өмнө нь нүдний тэнэр хөмсгөө зурдаг гэсэн байхгүй юу? Тэр үедсэн зурч чадаал тэгэл чаддаг лээсээ одоо яаж нүдний тэнэр зурдаг байна гэж бодоод идэв шүү дээ. Хөмсгөө зурхаасаа өмнө гэрэл сүдрийнхаа цагаан гэрлэр ингээ хөмсгөнийхөө доотлын ингээ зурчаар контраст нь үүсээд одоо энэ дээр миний хөмсгөний төгсгөл амар тат харагдаад шал өөр болж байгаа сте. Гэтэ би одоо ингээ хоёр хөмсгөө адилхан зурч чадахгүй заяа. Гэтэ зүгээр дээ. Энэ нүүр жоохон тэгшимтэй биш болохоор зураг дараад ингээ флип хийгээд харна штий. Тэгэнгүүт mirror-дод харахаар минийх жоохон хоёр хөмсгөө нөгөө байгаа гэдэг. Би өчтөр нөгөө нэг энэ камерныхаа сториг хийсэн байхгүй юу. Тэгсэн чи манай найзууд бүр влог яг ингэ нөгөө найзууд бүр бүгдээрээ заяа. Яана ямар гоё юм бэ? Намайг яг нөгөө бичлэг хийх гээд YouTube хийх гээд камерны л асуудалтай байгаад байсныг мэдчихсэн болохоор тийм ээ одоо влог үзхэн гэл. Манай найзууд надаас амар влог хийхэд идэх юм аа. Нэг олон үзгүй ч гэсэн ядаж найзууд маань үзэгдээтэй хөрхий гэж. Миний утас нөгөө нэг анх бичлэг хийж эхлэегүй байхдаа нэг их багтаамжтай утасны хэрэг байхгүй гээ 128 ГБ-тай авсан байхгүй юу. Тэгсэн чи одоо нөгөө ажлын бичлэг гэдэг миний утасны бүр багтаамж дүүрээд тэг юу YouTube дээр бичлэг хийж оруулах бүр ямар ч дүрс мөрс авах боломжгүй. Тэг нөгөө Instagram-ын бичлэгнийхаа edit мэдэтийг би ер нь жоохон ойлгоцсон болохоор богинохон хэрэгтэй эсвүүдээ бичээд яг утасныхаа багтаамжинд тааруулаад Instagram-ын бичлэг бол ажиллаа сурцсан байхгүй. YouTube дээр бичлэг хийхээр ялчгүй л юм. Камер багтаамжны асуудалтай байгаад юм аа. CapCut-а компьютер дээр ашиглаж сурна гэдэг чинь бас амар том юм байгаа байхгүй. Ингээд миний өмсөг бол. Би ийм сормоос наасан чинь бүр арай л хурминд явах гэж байгаа юм шиг. За нэг бол хангалттай юм тий. Энэ талын нэг бол хангалттай гэж яг энд ингээ хоёр орчхоор энэний би уртлыг авчия. Хоёр орчхоор хэтэрхий тодолоод байна. Би бол өдөр тутмын ингэж бодож амждаггүй байхгүй юу. Тэгээд яг нөгөө Instagram дээр reel оруулдаг өдрөө ингэж нүрээ бодохгүй бол бодцаар яриад ирсэн надад тийм юм. Миний Instagram жоохон их хүмүүс үзчихмүү зээд ер нь бол нэг average дунджаар нэг 50,000 хүмүүс гэдэг чинь амар их байгаа штэ. Тэнгүүд ингэж би ингэж хөөрхөн болох хэрэгтэй байгаад байдаг байхгүй юу. Тэгээ манай ихс над дээр хумсаа бодуулах хэрэгтэй наваа тэгээ за ингээд хүмүүс чамаа Instagram-аас ингээ хараад өө энэ амар хөөрхөн охин очиж хумсаа бодуулъя гэд ингээ бодонгууд чи ингээ ийм царайтай байж болохгүй юм байна штэ гэж хэлсэн нь би тэр өдөр ингээ нүрэ бодог би ер нь өдөр тутмын нүрэ боддог байхгүй тэнгүүд би бас дотроо би ажиллаа ихтэй зүгээр л ар зайгаад ажиллаа л хийдэг за тэнгүүд яг хоо баян ирдэг хүмүүс маань ойлгох л та DJI-ийн камерны тухай гэх юм бол нөгөө одоо Instagram дээр reel хийдэг хүмүүс ялангуяа бүгдээр нөгөө Osmo Pocket гэдэг штий. Тэгээд хүн болгон Osmo-тай байгаад хахаар би бас хүн болгон нөгөө Pocket-тай байгаад хахаар надад бас жоох ингээ харваас ингээ камер бичлэгийг үзээд би энэ Osmo-гийн Pocket нэ гэдэг ингээ ялгаад байдаг хгүй. Тэгэхээр би хүн болгонтэй адилхан камертай болмооргүйсэн. Тэгсэн чинь маа нөхөр ингээд төвчөөрэн ингээд авчиж байгаа байхгүй юу. Энэ бүр ингээд гоё юм нөх юм бол 360 бичдэг болохоор манай охин чинь ингээд яг ингээд чиглүүлж барьж чадахгүй шүү дээ. Тэнгүүрийн хамаа намаагүй барьсан ч гэсэн дүрс нь орцсон байх болохоор тэр нь бас амар гоё. Тэгээ мэдээж DJI гэдэг чинь DJI шүү дээ.
Ял кэрнда өрөө сэтгэл хангалуун байгаа. Нөхөр мэдэрсэн юм шиг уул нь ингээд уруулын бодог хийдэг юм пауч байдаг хгүй. Даанч энэ дотор маань байдаг уруулын бодогнууд цүнх болгон руу хуваарлагдаад энд маань нэг их уруулын бодог үлдээгүй байна. Цаг 3 минут болж байна. Хүн маань 5 минут хоцсон гэдгсэн. Тэр хооронд нь нөгөө сургалтынхаа аккаунтуудын чат матанд хариулаад DJ-ийнхаа микийг бас холбох юм. Сайн уу? 4 минут л боллоо. Ашигтай гарцсан ч наа. Юутай галээ? Хумстай химлэн сэлэлөө Тэгсэн. одгийн салхи юм аа. Instagram-ныхаа рилний эхлэлийг үжсэн тавьчих. За би та нарт яаж эхлэлээ рекорд хийдэг юм байна тэрийг харуулъя. Утсаа энэ дээр ингээд соронцтой юм хөллөн дээр ингээд тогтгоо тавьцаа. Instagram-ныхаа рилийг хийж эхлэх гэж байна. Ноо битиш болоорой. YouTube хүмүүсээ. За хай өгтөө даа. Би энэ нөө YouTube-ийн бичлэг давхар хийж байгаа байхгүй. Тэгэхээр жоох ичээд байна. Нэгдүгээр хоёрдугаар ягаад хоёр микрофонтой байгаа вэ гэхээр Instagram-ийнхаа рилээ хийгээд дуусчлаа. Тэгээ би та хэдэд үр дүнд нь ямар амар болсныг харуулах уу? Нэг хараа. Энэ хавар дүүрэн ийм их юмх замбраагүй байдал. Тэн дээрээ иймэрхүү бичлэгнүүдээ ингээ хийцэн. Ийм хөрхөн болсон байна. Нэрээ энэ влогныхоо эхлэл хэсгийн бичлэгийг хийгээгүй юм шүү дээ. Одоо хийчих. Тэгээ би эхлэлтэн тавьчих заяа.